Нар ээс нь Налгар дулаан говь нутгийнхаа ууган сургуулийн хүүхдүүдэд өглөө эртлэн босоод сургууль руугаа яарангуул татвартай. Өглөө бүр инээсэглэж угтах эрдэм түгээгч багш нар ангийн олон андуудтай баяр хөөрөөр дүүрэн уулзаж эрдмийн анги далаагаар аялах бидний аялал эхэлдэг. Хичээлийн завсарлагаанаар 1-ээс 6 дугаар ангийн сурагчид бид өдийн хоол иддэг. Өнгөрсөн жилүүдэд хувийн компаниудтай гэрээлэн бэлтгэж өгдөг байсан өдийн цай хоолны амт чанар бидний сэтгэлд нийцдэггүй байсныг хэлье. Харин энэ үйлрэлээс эхлээд хоолны амт үнэхээр гоё болсон. Учир нь манай сургуулийн тогооч эгч нар бидний хоолыг өөртөө бэлтгэж өгдөг болсных юм байна. Сэтгэлээ шингээж өдөр бүр шин тэжээлтэй хоол бэлтгэж өгдөг тогооч эгч нартаа өдийн хоол бэлдэж байгаа 1300 хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Манай сургууль нь өдний хоол хөтөлбөрийг 2 сарын 14-ноос сургуулийн хангаалтайгоон эхлүүлэн ажиллаж байна. За үүнд бол 2 ахлах тогооч, 2 туслах тогооч, 1 үйлчлэгч, 2 бэлтгэгч, за дээрээс нь бол 1 хоол зүйч гэсэн нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээ ажиллаж эхлээд байна. Ер нь хүний нөөц, тоног төхөөрөмжийн ухаан бололцоонд тулгуурлан бид нар өглөө 18 бүлэг, өдөөс хойш 12 бүлэг, нийт 30 бүлэг 1250 хүүхдийн хоолыг бол хийж байгаа. Минут цэсний хувьд гэх юм бол ер нь сардаан бол 1 сарын хугацаанд бол давтамжгүй байхаар тооцоолон гаргасан байгаа. Сургуулийн өдрийн хоол нь бол үр тариа, мах, хүнсний ногоо, цүү цагаан дэ, жимс эмсгэн зэрэг одоо 6 нэр төрлийн одоо хүнсийг гэр зөвлөмжөнд үндэслэн бол ишлэг шимт бодисын хэмжээг тооцоолон жигд хүртээмжтэйгээр хүнсний аюулгүй байдал, чанар эрүүл ахуйн шаардлагыг хангасан хоолой сурагчтай одоо үйлчлэхийг бол хичээн ажиллаж байна. Өмнө Говь аймгийн Засаг даргын шийдвэрээр энэ жилээс 6 дугаар ангийнхан өдийн хоолнд хамрагдаж байгаад бид баярлаж байгаа. Нэг сурагчийн өдийн хоолнд 1500 төгрөг зарцуулдаг гэсэн шүү. Хүүхэд бидний ирээдүйн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан зүтгэдэг томчууд та нартаа баярлаа.